За Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давзаалдах шатны 19 шүүх 26 болж дүүргийн 8 шүүх 16 болж нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдана. Шинээр 13 аймагт байгуулагдах давзаалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн үйл ажиллагааг хянахад шаардлагатай 52 давзаалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны оронтой, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг ханах техник зохион байгуулалтын ажил нийтдээ 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм байна. Зэмээс улс орны эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд хуулийг дараах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. За шүүгчтэй хараалт байдлыг хангах тал дээр бол шүүгчтэй нөлөөллийн мэдүүлэг гэж юм бөглөдөг бас энэ бол өөрөө тодорхой төвшөнд үр дүнгээ ахиц өгч байгаа. Энэ бол ахиц төвшил гарч байгаа. Цаашдаа бол илүү сайн болох байх гэж харж байгаа. За дээрэс нь бол шүүгчтэй эдийн засгийн баталгааг бүрдүүлэх чиглэлд бол энэ 4 жилд бол улсын их хурл бол үнэхээр чухал зүйлүүдийг шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Үнэхээр цаашдаа бол шүүх өөрөө эдийн засгийн баталгаатай байж ажил өөрөө шударгасны тэр баталгаалт тэр байр суурин дээр байж чадна гэдэг итгэл үнэмшил байдаг. Нөгөө талд мэдээ шүүхийн нийгмийн хөлийг хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлууд бол байхыг үүсэхгүй. 2014-өөс 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлангаас харуулах 2-3 аймаг дунд байрлах давзаалдах шатны эрүүгийн хэргийн нэг шүүгчид дунджаар 31 хэрэг, иргэний нэг шүүгчид дунджаар 24 хэрэг тус тус ногддог байна. Шинээр байгуулагдах Орхон, Дархан, Уул аймгаас бусад аймгийн давзаалдах шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул шүүн таслах ажиллагааны тайлантай уялдуулан томилолтоор ажиллах шүүгчийн тоо давтамж өнөөгийнхөөс 3 дахин нэмэгдэж үүнд 145 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болох юм а. Шүүгчнэрт өндөр хариуцлага, өндөр цалин гэдэг энэ зарчим. Гэтэл үндсэн хуулийн цэцгийн шийдвэрүүдээр шалтгаалаад одоо шүүгчнэрт өндөр хариуцлага нь байхгүй болцсон. Өндөр цалин нь бол үлдсэн. Гуравт нь энэ дагнсан шүүхийн тогтолцоо. Мэргэжсэн хүмүүс өндөр мэргэжилтнүүд эрүү иргэн захиргаа гэж төрлөөрөө дагнан иргэний шударгаар шүүлэх эрхийг чанартай хангах гэдэг энэ зорилт тавьсан. Одоо дагнсан шүүхийн тогтолцооноос алгуурхан буцаж эхэлж байгаа. Яг гэвэл цэцгийн шийдвэртэй холбоотойгоор. Гуравдугаарт нь практик тайлбар хуулийн. Хэн нэг нь онолдож тайлбарлах биш, амьдрал дээр шүүхийн практикийг нэгдэх зорилготойгоор үндсэн хуулийн заасан хуулийг зөв хэрэглэх хэсэг талаарх тайлбараа хэрэглэж тайлбарладаг байх гэдэг энэ санаа үндсэн хуулийн зэс дээр бас унтсан. За дээрх байдлаар хуулийг хэрэгжүүлснээр төсөвт их хүндрэл учруулахгүйгээр хуулийг Монгол Улсын үндсэн хуульд нийцүүлж шүүх байгууллага тухай хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа юм. За мөн давзаалдах шатны шүүхийг иргэдэд ойртуулж шударга шүүхээр шүүлгэх, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үндсэн хуулийн суурь зарчим хангагдах юм а.